Галзуу анимашн сувагтан тавтаа морил хэдүүлээ win or lose дуусгацгаая. Энэ галзуу хөрхэн анимашны тайлбар маань таалагдж байгаа гэж найдаж байгаа шүү. За тэгээд энэ галзуу хөрхэн анимашныг та нарт ярьж өгөхөд дэлхийн хаанаас ч холбоо тасрахгүй. Lime хамтран ажиллаж байна. Цаанч нь хөөе Lime Монголд ашиглах датадаа болцсон байна. Тэгээд зогсохгүй хүн бүрт 72 ГБ дата үнэгүй бэлгэлж байгаа юм байна. Галзуу юу? Яг одоо энэ QR-ыг уншуулад аваарай. Дугаар харгалзахгүй хүн бүр ашиглаж болно гэдэл бод. Lime. За тэгээд та нар маань сабадараагүй бол саба, адарсан бол лайк адарч дэмжихээ мартуу. Ингээд энэ галзуу хөрхэн анимашны тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За киноны үйл явдлаас 1 жилийн өмнө болж байгаа нэг үйл явдлаар 7 дугаар анги маань эхэлдэг. Каяхан аавынхаа машинд суугаад нэг шинэ хотод нүүж ирж байгаа нь тэр байлаа. Гэвч Кай дотроо гунигтай байна. Учир нь тэд Кайын эмээтэй хамт амьдрахаар ирж байгаа нь тэр. Зангид гунигтай явсан Кай гэнэт өөрийнх нь үеийн хүүхдүүд софтболын бэлтгэл хийж байгааг олж харлаа. Тэгээд тэдэнтэй хамт бэлтгэл хийхийг хүсдэг. Ингээд тэдний эмээгэндээ ирэхэд эмээ нь тэднийг баяртайгаар өгтөж авлаа. Очсон даруйда Кай эмээгийнхээ ханан дээр өлгөөтөө нэг зургийг анзаарч эмээ аав хоёрынхоо нүдийг хариулж угаад бошуухан шүүрч аваад орон дагуура нууж орхилоо. Кай охин ягаад ч юм өөрийнхөө зургийг харах дургүй, тэр бүхэл тойлонд өөрийнхөө царайг харах дургүй байж. Тэмэстэр скейтборд аваад эргэн тойронтойгоо танилцахаар явдаг. Зангид явахдаа Кай эрэх замдаа таарсан софтболын талбай руу очиод шууд л тэдэнтэй хамт тоглохоор болно. Гэвч Кай юуны шидсэн бөмбөгнүүдийг ерөөсөө онж цохиж чаддаггүй. Хоёр удаа хий цогсон Кай юуны өнгөрөө занд дургуун хурч бүх анхаарлаа төвлөрүүлээд 3 дахь бөмбөгийг заавал цогхохоор шийдлээ. Ингээд Кай тэр бөмбөгийг оноч цогсон ч тэр бөмбөг нь нэг хол явсангүй. Хэдий тэмч тэнд байсан хүүхдүүд бүгд Кайыг урамшуулад баяр хүргэцгэн. Дасгалжуулагчтай ч Кайыг ирээдүйтэй тамирчин болохыг шууд таньж тэрнийг багийнхаа гишүүн болгож хүлээж авлаа. Энэнд нь урамшсан Кайж юудэнтэй цамцныхаа юуданг буулгаж хүүхдүүдэд үсээ харуулсанд цаадуулан бүрч баярлаад тэрнийг урамшуулсанд өөрийг нь ялгуурлалгүй хүлээж авсан багийнхандаа баярлаж тэнгэрт нисэх мэтэл болдог. Кай сэтгэл нь хөдөлж баярлах бүрдээ өөрийгөө нисэж байгаагаар төсөөлдөг байна. Гэвч орой гэртээ ирээд тэрний урам хугарлаа. Учир нь софтболын багт тоглох хүсэлтэй байгаагаа хэлэхэд аав нь тиймч таатай хүлээж авсангүй. Аав Джеймс нь коллежид байхдаа бейсболын шаггүй тамирчин байсан учраас охин өөр шигээ бейсболчин болно гэж бодож байж. Гэвч охиныхоо урмыг хугалахгүй тулд тэр чамайг ямар ч спортоор хичээлсэн аав нь үргэлж дэмжинэ гэж хэлсэнд Кай баярлсандаа нулимсэн цэйлгэнж аавыгаа тэрч авдаг. Дараа нь Джеймс охинтойгоо хамт бейсболын бэлтгэл хийхээр талбайд очихдоо тэрнийг яагаад заавал софтбол сонгосон болохыг лавлж асуусанд Кай тэр багийнхан өөрд нь маш сайн хандаж шууд хүлээж авсан гэдгийг тайлбарллаа. Ингээд охиноо софтбол тоглохоор хатуу шийдсэн болохыг ойлгосон Джеймс аргагүй нэрхэнд бейсбол, софтбол хоёрын ялгааг тэрэнд тайлбарлаж охиноо хөвчлэн бэлтгэж эхэлдэг. Кай ч хурдан сайжирч багийнхаа салшгүй хэсэг болж чаддаг. Тэр цагаас хойш цаг хугацаа өнгөрч Кайын үсч уртургаж Кай ч өөртөө улам илүү ихтэй болсоор байлаа. Энэ хугацаанд тэр юунтэй сайн найзууд болжээ. Кай төрөлхийн авьяаслаг тамирчин байсан учраас дасгалжуулагчтай ч тэрэнд хариуцлагатай цохилтуудыг даатгадаг болж. Тэгсэн нэг өдөр Кай тоглолтын үеэр Лоригийн марзан үйлдэлийг хараад анхаарлаа сарниулж угаад ойрхон байсан бөмбөгийг барьж чадалгүй алдах шахсанд үзэгчдийн судалд сууж байсан аав нь чангаар хашгирч ууралдаг. Энийг сонссон Кайын өөртөө итгэх итгэл алдагдаж тэрэнд яг л газар доор орох мэд санагдлаа. Кай ямар нэг дарамтыг мэдрэх бүрд яг л газар доор орсон мэд тэрэнд санагддаг байж. Ингээд Кай финалийн тоглолтын өмнөх тэр нэг чухал тоглолтын үеэр тоглолтын шийдвэрлэх бөмбөгийг барьж авснаар бага ялалтад хөтөлдөг. Үүндээ урамшсан Кайын хөлн газар хүрэхгүй баярлана. Дасгалжуулагчтай ч багийнхнаа магтахын хажуугаар тэрнийг онцгойлон магтаж дуулаханд нь хэдэн шин од нааж өгсөнд тэр маш сэтгэл хангалуун байлаа. Үзэгчдийн дундаас аав нь маш чангаар тэрнийг дэмжиж дэрэгдэн байсан эцэг эхчүүдэд охиноороо бахархан ярьж байсан учраас Кай ч хөлн газар хүрэхгүй агаарт хөвсөн чигээрээ аав дээрээ очлоо. Тэгсэн тэрнтэй уулзсан даруйда аав нь тоглолтын бичлэгийг нь үзүүлж тоглолтын үеэр гаргасан жижиг сажиг алдаануудыг нь тэрэнд сануулад цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулдаг. Кай үүнд нь баг зэрэг урам хугарсан ч энийг нэг их зүйл болгож бодохгүй байхаар шийддэг. Тэгсэн аав нь тэрэнд
Бусад эцэг эхчүүд намайг энэ багийн дараагийн дасгалжуулагч болвол зүгээр гэж байна гэж хэлнэ. Тэгсэн Кая юу гэж хэлэхээ мэдэхгүй болж гаднаа баяртай байгаа мэд дөр үзүүлдэг. Гэвч аав нь багийнхан дасгалжуулагч болчвол яах вэ гэсэн бодол тэрнийг маш их дарамтанд оруулна. Гэртээ ирсэн хойно Кай тайвширахын тулд эмээтэйгээ хамт зурагт үзэхээр шийдсэн ч сэтгэл нь хөдөлсөн аав нь ирээд хамтдаа гарч гүйхийг санал болгоно. Хэдийгээр энэ бүхэн Кайд дарамттай санагдж байсан ч тэр энийг нууж аавтайгаа хамт гүйхээр гардаг. Сургууль дээр Кай харцсангуу өөртөө ихтэй байдаг болсон байна. Тэр нэгэн өглөө шалгалтандаа ирсэн Кай өөрөө ч анзааралгүй Томын суух гэж байсан сандалд сууж орхижээ. Ингэснээр тэр Том Рошл хоёрын голд сууж бие биедээ хуулуулах төлөвлөгөөнд нь саад болсон гэдгээ мэдэхгүй байлаа. За ингээд шалгалтын үеэр Рошл тэрнийг дуудаж Томд нэг бичиг дамжуулж өгөхийг гуйсанд Кай нэг их зүйл бодолгүй цаасыг авсан ч тэр дор Фрэнк багшид баригдчихна. Ингээд Фрэнк багш тэр хоёрын хоёулангийнхэн шалгалтыг хүчингүйд тооцсонд гэмгүй байж байгаад хэлмэгцэндээ ууралсан Кай тайвширхаар софтболын талбай руу очиод тэндээ Лоритой таардаг. Тэгэд Кай Лоритой хамт бэлтгэл хийсэн ч бухимдснаасаа болоод Лоритой хайр найргүй бэлтгэл хийж эхэллээ. Аав нь тэрнийг үргэлж төгс байхыг шаарддаг учраас үүнээс нь болоод Кай байнгын дарамтанд ор байх болж тэгээд битүүхэндээ үргэлж бухимдалтай явах болжээ. Үүн дээр нэмээд шалгалтан дээр асуудал гаргасандаа бүр ч илүү бухимдалтай байлаа. Тэгсэн нэг удаа Кай бөмбөгөө шидэхдээ эвгүй шидсэнийг нь Лори цохихдоо яг урдаас нь цохисонд Кай бөмбөгөнд оногдож хойшоо тэнцвэр алдахдаа шагаагаа эвгүй гიშгчлээ. Бөмбөгөнд цохиулаад хэсэг манарсан тэрнийг нүдэ нээхэд Лори дасгалжуулагчтай энэ хоёр айжсан зогсож байна. Кай тэднэр тоглоом хиймээр санагдаж хэсэг зур ой санамжаа алдсан мэт болж жүжиглж байгаад тэдэнд тоглосон гэдгээ хэлдэг. Гэвч шагаан жинхнээсээ өвдөж байгааг тэр мэдэрлээ. Тэгээд босч ирээд явах гэсэн ч шагаан дээрээ ачаалал авч ерөөсөж чадахгүй байлаа. Гэртээ ирсэн хойно Кай аавдаа шалгалтын үеэр үүссэн асуудлын талаар ярьсан ч шагаагаа гэмтээсэн гэдгээ хэлсэнгүй. Тэгсэн аав нь тэрний шалгалтаас илүү софтболын амжилтанд нь анхаарч байлаа. Тэгээд Джеймс тэрэнд хэрвээ чи үнэхээр софтболоор амжилт гаргахыг хүсэж байгаа бол одоо тоглож байгаа багта эргэлзээгүй номер 1 нь болох ёстой гэж хэлнэ. Кай ч уламжлал ёсороо тэгнэ би цаашид нэг ч алдаа гаргахгүй гэж хариулдаг. Ингээд удалгүй аваргын төлөөх тоглолт боллоо. Гэвч Кайын нүдэн дээр байдал маш муугар эргэнэ. Хоёр сайн найз нь болох Тейлор Ювен хоёр талбай дээр муудалцаж тэдний энэ байдлаас болоод эсрэг багт давуу тал үүслээ. Ювен бөмбөгөө санамсаргүй газарт унагсанд эсрэг багийнхан энийг анзаарч хар хурдаараа тойроод гүйж эхэлдэг. Аав нь энэ үеэр Кай руу хашгирсанд тэр бага аврахын тулд бөмбөг рүү хар хурдаараа гүйж очоод шүүрч аваад шидсэн ч энэ үеэр шагаан тэсхийн аргагүй өвдөж байгааг анзаардаг. Ингээд дараагийн тойрог эхлэхэд Лоригийн бөмбөг цохих ээлжирлээ. Энэ үеэр Кайын багийнхан бүгд сэтгэл санаагаар унаж эсрэг талдаа буугаад өгчихсөн байдаг. Энэ нь Кайыг уурлуулнаа. Тэр бид бүгд энд ирэх гэж маш олон зүйлээ золиослсон. Бид ингээд буугаад өгч болохгүй гэж бусдыгаа уриалдаг. Ингээд багийнхан нь ч зориг орцгож бүгд дахиад нэг удаа оролдож үзэхээр талбайд гарцгаалаа. Энэнд нь зориг орсон Лори зариудаар бөмбөгөнд оногдож эсрэг багийн торгуулийн үр дүнд эхний үүрнээс дараагийн үр рүү шилжиж чадна. Ингээд Кайын бөмбөг цохих ээлж ирэхэд тэрний тулгуур хөлний шагаа тэсхийн аргагүй өвдөж эхэллээ. Тэгээд тэр багийнхнаа болон аавынхаа урмыг хугалахгүй тулд тэр бүхнийг шүд 100 тисгээр шийддэг. Дасгалжуулагч Дэнч тэрэнд би чамайг их дарамтанд оруулахыг хүсэхгүй байна. Гэхдээ бид ялыг гэвэл энэ удаад чи заавал онож цохих хэрэгтэй байна гэж догтөг. Кай чинийг дасгалжуулагчаараа хэлүүлдэггүй сайн мэдэж байлаа. Ингээд Кай эхний хоёр цохилдоо алдахад аав нь байдал нэг л биш байгааг анзаарлаа. Тэгэд тэр охин лугаа дөхөж очиод илүү хичээхийг сануулсанд Кай бүр ч илүү дарамтанд орно. Гэсэн ч тэр шүдэ 100 хамгийн сүүлийн бөмбөгийг онож цохиж чаддаг. Гэвч Кай бөмбөгийг хамаг хүчээрээ цохихдоо зэрэгцээд шагаан шажгинж тэсхийн аргагүй өвдөхийг Кай мэдэрснээр 7 дугаар анги нь дуусаж байгаа юм. За киноны 8 дахь буюу сүүлийн ангийн эхэнд дасгалжуулагчтай нь өглөө эрт босож нээд чинь яг ингэ дуусчул яах вэ? Санаа зовлтгүй. Яг одоо үнэгүй дата аваад л үргэлжлүүлээд үзчих. Үнэгүй гэж хайх чинь үү? Лаймаас дата бэлгэлж байгаа шүү. Энэ QR-ыг уншуулаад болоо. Үнэгүй дата яаж авах юм бэ гэдэг байгаа нөхдүүд маань гэд сонсч байна. Энэ QR кодыг утасныгаа камераар уншуулад Lime app татна. Утасны дугаар эсвэл имэйл хаягаараа бүртгүүлчихнэ.
Тэгээд нэгдүгээр Line Map-ийн үйлчилгээ хэсгээс Data CC-г сонгоно. Хоёрдугаар датаны данс хэсгээс идэвхжүүлэх товчийг дарна. Гуравт дата дансны тухай мэдээлэлтэй танилцаад идэвхжүүлэх товчийг дарна. Дөрөвд eSIM-ний төлбөр болох 2000 төгрөгийг төлнө. Тавд дата туслах нэртэй чат сувгаас данс идэвхжсэн тухай мессеж ирмэгц eSIM суулгах товчийг дараарай. Тэгээд суулгах товчийг дараад зааврын дагуу утсандаа суулгаад болон байна шүү. Бэлтгэлийн талбайд очиод зүлэгний үнэрийг цээж дүүрэн үнэрлдэг. Тэрээр тамирчтай амжилт гаргаасаа гэсэндээ бэлтгэлийн талбайгаа ихэд нямбайлан бэлтгэдэг байлаа. Ингэснээр бэлтгэлийн талбай нь эерэг уур амьсгалын цагаан бүрхүүлээр бүрхэгдэж, талбайд гарсан тамирчид нь эрч хүчээр дүүрэн байх болно гэж дайн дотроо төсөөлнө. Хэдийгээр дайн багийн хаан бүх хүүхдүүдийг адилхан хайрлаж, тэдэнд адилхан санаа тавьдагч бүгд л тэрнийг охин Лоригоо бусдаас илүү үзэж байна гэж боддог байлаа. Тэр нэг өдөр дайн багийн хаан бүх хүүхдүүдэд яг л эцэг хүн шиг хандаж багийнхнаа амжилт гаргахад нь чадлаараа дэмжлэг үзүүлж байна. Ингээд тэр нэг чухал цогцолтын үеэр Лори бөмбөгийг барьж авах гэж угаад тэнцвэрээ алдаад унахад дайн бие арай хэм барьдаг. Охин багийнхнаасаа сул гэдгийг мэдэх учраас тэрнийг бөмбөг барих оролдлого хийсэнд дайн маш их баярлж байлаа. Гэвч эцэг эхчүүдийн хил амнаас болоод энийгээ тэр ил гаргаж чаддаггүй. Аз болоход Кай тэр бөмбөгийг чадварлагаар барьж авсанд дайн хагардлаа баярлана. Тиймээс тоглолтын дараах багийн уулзалтын үеэр дайн тэднэр ямар их бахархаж байгаагаа хэлээд та нар бол миний дасгалжуулж байсан хамгийн шилдэг баг гэж урамшуулна. Тэгэд бид аливаа тоглолтод ялсан ч ялагдсан ч хамаагүй бид бүгдээрээ нэг гэр бүл гэж хэлдэг. Дэний хувьд тэр хүүхдүүдээс маш их эрч хүч урам зориг авдаг байлаа. Тэгсэн тоглолтын дараа тамирчдын эцэг эхчүүд ирээд хэдийгээр та туршлагатай мундаг дасгалжуулагч боловч бидэнд арай илүү стратегтэй мэргэжлийн дасгалжуулагч хэрэгтэй байна гэж хэлнэ. Тэгэд тэд коллежид байхдаа өндөр төвшөнд тоглож байсан Каийн аавыг дараагийн дасгалжуулагч болгож болох юм гэж хэлдэг. Дэн өөрт нь сонголт үлдээгүйг ойлгоод ууралсан ч арай хэм бие барьлаа. Джеймс хажуугаар нь өнгөрөхдөө бид багт хамгийн сайн гэж бодсон зүйлээ л хийж байна. Тэрнээс биш ямар ч хувийн асуудал байхгүй шүү хөшөө гэж хэлдэг. Энэ үг Дэнийг давгүй цүүлсэн ч тэр арайхийн бие барьдаг. Тэр өдөр том охин нь жолооны дадлага хийж байхдаа осол гаргах шахлаа. Азар эсэм мэнд үлдсэн Дэн хайртай охин Лоригоо тэврээд салах ёс хийх гэсэн ч Лори тэрний шин байшинг үзэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Дэн эхнэрээсээ салж байгаа учраас тэрний амьдрал тэр чигээрээ асуудалтай байна. Хэдийгээр тэр одоо жижигхэн мотелд амьдарч байгаа ч энийг охиндоо хэлж чадаагүй байна. Тэр мотелдоо ирээд гэр бүлтэйгээ хамт байсан үе болоод удахгүй алдах гэж байгаа багийнхаа хүүхдүүдийн зургийг гонигтайгаар үзэж хэвтлээ. Маргааш нь Дэнийг талбай дээр урамгүйхэн ирэхэд яг нүдэн дээр нь Лори Кайг бөмбөгөөр унтал цохиж харагддаг. Сандарсан Дэнийг гүйж очиход Кай доголсоор босч ирлээ. Тэгэд Дэн Кайг гэрт нь хүргэж өгөхөд Джеймс айл хэдийн тэдний багийг яаж удирдах талаараа бодоод эхэлчихсэн байдаг. Тэгээд тэрэнд Лори охиныг нь багийн айл хэсэгт багтаахаа мэдэхгүй байгаагаа хэлнэ. Тэр мөчид Дэн охиноо талбай дээр орхиод ирснээ санаж талбай руу давхисан ч Лори тэнд байсангүй. Утсаа шалгатал Лори тэрнийг талбай дээр хэдэн цаг хүлээгээд аргагүй ирэхэнд тэндээс явсан байлаа. Тэгээд Дэн хямарсан ч бас л хүчээр бие барина. Тэр Дэн өөртөө оройн хоол болгож жигнэмэг худалдаж аваад машин дотроо хонлоо. Маргааш өглөөнөө тэрнийг сэрхэд нэг жаалхуу хажууд нь зогсчихсан дасгалжуулагч та чухал тоглолттой гэдгээ мартаагүй үстэ. Энэ боломжийг битгий л сүрүүлж ирээд гэж хэлхийг сонсоод санаа нь их завна. Ингээд шийдвэрлэх тоглолт ирэхэд багийн гишүүн бүр дор бүрнээ өөрийн гэсэн асуудалтай сэтгэл зүйн дарамттай байцгаана. Дасгалжуулагчтай ч бас урам зориг муутай байлаа. Тэрээр тоглолтод бэлтгэж эхлэхэд талбайн гадна эцэг эхчүүдийн дунд зогссон Джеймс тэдний багийг энэ удаад төрүүлж чадахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа ярьж байгааг хардаг. Гэхдээ эх жил би энэ багийг удирдаад ирэхээр амархан төрүүлнэ гэж тэрний сайрхаж байгааг харсан Дэний уур хурж хүүхдүүдэд урам зориг өгч хэдүүлээ хамтдаа биднийг ялагдагч гэж харж байгаа бүх хүмүүсийн хүндлэлийг олж авцгаая гэж уриална. Ингээд тоглолт эхлэхэд тэдний шилдэг тоглогчдын нэг Рошел ягаад ч юм тэнд байсангүй. Улмаар Тейлор тэрний оронд гарах болдгоо. Тамирчин хүүхдүүдж дор бүрнээ бүх хүчээ шавхан тоглож байсан ч өмнөх ангиудад ярьсанчлан бүтлгүй үйл явдлууд араасаа л цувраад өрнж эхэлдэг. Энэ үеэр Тейлорын дүү Ира нөгөө үл бүтэх нөхдүүдтэй хамт талбайн хажуудах дэлгүүрийн гадаа очжээ.
Ира тэдэнтэй найзууд болсон гэдэгтээ итгэлтэй байсан ч дэлгүүр дотроос хайрцаг дүүрэн мөнгө хулгайлаад гарч ирж байгааг нь хараад тэднийг буруу зүйл хийж байгааг ойлгоно. Тэгээд Ира тэр савтай мөнгийг нь аваад тэндээс зогтаалаа. Үүнтэй зэрэгцээд юуны гаргасан алдаанаас болоод эсрэг баг нь оноо авч тэдний баг оноогоор дутуу болж эхэлжээ. Энэ үеэр Ира нөгөө нөхдүүдээс зугтаасаар талбайн хажууд очсон ч тэдэнд баригдчихна. Амин тэмцсэн Ира бүх хүчээрээ ихчээсээ тусламж гуйн хашгирч эхэллээ. Аз болоход энийг сонссон Тейлорч дүүдээ туслахаар талбайг орхиод гүйдэг. Тейлорыг гарч явахыг анзаарсан эсрэг багийнхан оноогоо авахар гүйсэн ч аз болоход багийн андууд нь тэрний орон зайг нөхөж эсрэг багт оноо алдалгүй хамгаалж чаддаг. Энийг харсан дасгалжуулагчтай багийнхнаараа бахархлаа. Гэвч багийнхан тамирчид урам зориг муутай л байлаа. Тэдэнд хоёрхан цохигч үлдсэний нэг нь Лори. Миний охин чадах болно гэж Дэн өөртөө итгүүлэх гэж оролдож байсан ч Лориг хий цохих бүрт Дэн дотроо дэлбэрэх шахна. Гэвч тэр бүх хүчээ шавхаж сэтгэл хөдлөлөө бариад охиндоо "Миний охин, чи заавал хамгийн шилдэг нь байх албагүй. Харин хамгийн шилдгээрээ хичээхтэл болно" гэж хэлнэ. Үүнд нь урамшсан Лори урам зоригтойгоор талбайд дахиад гарсан ч энэ удаад нүүрлүүгээ бөмбөгөөр цохиулаад унчихлаа. Сандарсан Дэн охин дээрээ очиход Лори хямархан бүхэл харин ч баяртай байлаа. Учир нь тэр бөмбөгөнд оногдсон учраас дараагийн үрлүү саадгүй явах эрхтэй болжээ. Ингээд хамгийн сүүлийн цохигч болох Каин цохих ээлж ирлээ. Тэр маш их дарамтыг мэдэрч байсан ч багтаа туслахаар сэтгэл шулуутсан байлаа. Тиймээс тэр тэсхийн аргагүй өвдөж байгаа шагаагаа үл тоож талбайд гардаг. Хэдийгээр Кая эхний хоёр цохилдоо алдсан ч сүүлийн савлтаараа бөмбөгийг онож цохиод өөрөө эхний үрлэг гүнгээ дараагийн үүрэнд байгаа Лориг хурдан гүйхийг урамшуулан хашгирна. Найзынхаа үгэнд урамшсан Лори хар хурдаараа гүйж амьдралынхаа анхны хоом раныг хийсэн бол шагаан өвдөж хурдан гүйж чадахгүй байсан Кай хамгийн сүүлийн үрлэг гүйж байхдаа дасгалжуулагчтай аав хоёрынхон хинийх нь үгэнд орхоо мэдэхгүй тэнэгэлзэж байгаад сүүлийн үрлэг бөмбөгтөө зэрэгцээд гулсаж ордог. Өөрийгөө амжиж орж чадсан эсхийг мэдэхгүй байсан Кай аавынхаа урамгүй толгой сэгсэрхийг нь хараад сэтгэлээр унлаа. Үүнээс болоод Кайд газар дор шигдээд орчих шиг л санагддаг. Шүүгч Фрэнк Кайг хасагдсан гэж заасан байлаа. Тэгсэн эсрэг багийн тамирчин нь бөмбөгөө алдчихсан байгааг гинэд олж харсан Джеймс талбайраа гүйж гараад шүүгчтэй хэрүүлхэж эхэлнэ. Гэвч спортын талбай хэрүүл уруулаас ангид байх ёстой гэж үздэг Дэн Джеймсийн урдуур ороод шүүгчийг өмөрч тоглолтонд хөндлөнгөөс оролцохгүй байхыг шаарддаг. Энэ үеэр үзэгчдэд шүүгч рүү хууралцааж янз бүрээр дуудаж зургууцлээ илэрхийлцгэн. Гэвч сэтгэл санаа нь тогтворгүй байсан Фрэнк энэ удаад ердийн үеийн гişгээ олонний хил амыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж чадахгүй байлаа. Фрэнкийн найз хүртэл талбайд гарч ирээд тэрнийг өмөрөх гэж оролдсон ч ууралж хэлгэнсэн эцэг эхчүүдийн доромжлол тэсхийн аргагүй байдаг. Энэ үеэр үл бүтэх хүүхдүүдээс зугтаасан Ира дахианы баг өмсчихсэн талбай дээр гүгээд гараад ирлээ. Ингээд талбай дээр эмх замбраагүй байдал үүссэнд эцэг эхчүүд эргээд дасгалжуулагч Дэн лөө ууралж эхэлдэг. Үүнд нь тулгамдсан Дэн санамсаргүйгээр Фрэнкэд тэгэлж унсанд Фрэнк өөрийнх нь бийд дураараа хүрлээ гэж үзээд Дэнийг талбайгаас хөөчихнө. Гэвч шүүгчийн энэ үйлдэлд Дэний төвчээр алдагдаж тэр тесрэхэд бэлэн болж ирлээ. Тэр энэ мөчийг хүртэл дотроо хадгалж ирсэн бүх уур хилэнгээ барьж ядан дэлбэрэхэд ойрхон болдог. Харин нөгөө талд Тейлор үл бүтэх хүүхдүүд рүү дайрж ороод дүүгээ авардаг. Тэрний энэ баатарлаг үйлдэлийг дүүн дотроо яг л супер баатар өөрийг нь аврахаар ирж байгаа мэтэр төсөөлнө. Энэ үеэр тэмцээний талбайд арайхийн амжиж ирсэн Рошел Ванесса хоёр нөхцөл байдлыг хараад цочирдно. Нэг талаас Дэн ууралсандаа дэлбэрэхэд ойрхон байсан бол нөгөө талаас эцэг эхчүүд Фрэнкийн шийдвэрийг цуцлуулахын тулд тэрнийг барьж идэхэд бэлэн болжээ. Ингээд Рошел дасгалжуулагч Дэнийг тайвшруулахаар ухс хийсэн бол баг хүүгээ тэрсэн Ванессаж Фрэнкийг өмөрхөөр эцэг эхчүүдийн урдуур үлсрэн ордог. Гэвч энэ бүх үмэн дунд хэргийн эзэн Джеймс алга болжээ. Учир нь тэр охиноо алга болсныг мэдээд Кайг хайж эхэлсэн байлаа. Тэгээд тэрнийг арайхийн олоход Кай сэтгэлээр маш их унсан байдалтай сууж байна. Кай аавда "Би яаж ч хичээсэн надад дандаа л хангалтгүй санагддаг. Яагад гэвэл би яаж ч хичээсэн таны санаанд хизээч нийцдэггүй. Би таны хүлээлтэд хизээч хүрч чадахгүй. Саяын талбай дээр болсон явдал ч миний л буруу" гэж хэлэхэд аав нь охиноо өрөвдөнө. Тэгээд Джеймс нулимсаа арчин байж охиноосоо уучлал гуйгаад "Чи миний хувьд бүх зүйл гэдгийг чамдаа эрт ойлгуулж чадаагүйг минь уучлаарай" гэж чин сэтгэлээсээ хэлдэг. Энэ үг Каин сэтгэлийг сэргээж Кайж ухасхийн аавыгаа тэрвэрч авдаг.
Харин нөгөө талд Дэн хэтэрхий авраг том болсон учраас охин нь тэрнийг зогсоож чадахгүй хүржээ. Тэрхэн мөчид Рошл амжиж ирээд сайн найз Лоридо тусалж эхэллээ. Дэн өөрийнх нь хийсэн бүхэн буруугаар эргэсэнд маш их бухимдаж байгаагаа дахин хэлсээр байсан бол Лори тэрнийг тайвшруулах гэж хичээж тэд Дэний тусламжтайгаар ямар сайн баг болж чадсныг сануулгах гэж хичээнэ. Азуулахад Лоригийн багийн андуудаж хамтдаа ирээд Лори тусалж дасгалжуулагч Дэнийг тайвшруулах гэж хичээцгэнэ. Тэр бүхэл бардам зантай юувн хүртэл өөрийнхөө асуудлыг хойш тавиад өөрт нь дандаа сайн ханддаг дасгалжуулагч Дэнийг тайвшруулах гэж хичээнэ. Ингээд багийнхныхаа тусламжтайгаар Лори аав руугаа ойртох боломжтой болж багийнхаа малгайг аваад аавда ойртлоо. Харин нөгөө талд Ванесса Фрэнк хоёр эцэг эхчүүдтэй улаан галзуу маргалдаж байна. Тэгсэн гинт Ванессагийн хүү ямар нэг юмд хагасанд бүгд сандралддаг. Азуулахад Фрэнк бяцхан хүүг шүүрч аваад нуруулуун зөөлөн цохиж хагасан зүйлийг нь гаргаж авдаг. Үүнтэй зэрэгцээд Лори аавда багийнхаа малгайг хөмсүүлээд "Аваа тайвшраа. Энд чинь ердөө нэг тоглоом штэ" гэж хэлээд тэрсэнд Дэн чухаан орж эргээд хэвийн байдалдаа орлоо. Хайртай багийнхнаа алдхаас айсан айдсаа Дэн ялан дийлж охиндоо чин сэтгэлээсээ талархсанд багийнхан ч тэрнийг бүчиж аваад бүгд тавиралдцгаалаа. Харин нөгөө талд хүүгийнх нь амийг аварсан шүүгчд Ванесса баярлсан талархснаа илэрхийлнэ. Тэгсэн тэр ачтан нь охиных нь багш Фрэнк болохыг мэдээд Ванесса бүрч баярллаа. Тэр хоёр бие биедээ татагдж байгаагаа мэдэрсэн ч биеэ барьж тоглолтоо үргэлжлүүлэхээр болно. Энэ үеэр Ювен Тейлор дээр очиод уучлал гуйснаар тэр хоёрч эвлэрлээ. Ингээд бүх зүйл сайхан болж байтал Фрэнк Дэнд "Уучлаарай, та талбайг орхино" гэж хэлснээр Дэн талбайг орхино. Улмаар шүүгч тоглолтын сүүлийн оноог тооцож хоёр багийн оноо тэнцснээр нэмэлт цагт Лори багаа дасгалжуулах ёстой болдог. Тоглолтын дараа тэд багаараа нэг пиццаны газарт очиод баяртайгаар пицца эдэцгэн. Тоглолтын үр дүн хаашаа эргэснийг мэдэх аргагүй байлаа. Ямар ч тач багийн хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл нь эрс нэмэгдэжээ. Харин зэргэлдэх ширээнд Ванесса Фрэнк хоёр бие биенээ илүү таньж мэдхийн тулд элдвийг асууж шалгаан ярилццгаана. Ингээд тэд багаараа зураг авахулцгааж баяртайгаар оройг өнгөрүүлдэг. Тэр орой Лори аавтайгаа хамт гэрлүүгөө явах замдаа софтболыг орхих бодолтой байгаагаа зориглож хэлснээр кино маань дуустдаг. Зэнд хүрээд энэ галзуу хөөрхөн анимашны тайлбар маань дуусч байна. Үнэхээр олон юмыг бодогдуулж санагдуулж ухааруулсан галзуу хөөрхөн анимашн байлаа шүү. Хамгийн гол нь нэг баг байж, нэг нэгэндээ тусалж, нэг нэгийгээ дэмжиж, нэг нэгийг ойлгох нь үнэхээр чухал юм байна гэдгийг Моброн ойлгож авлаа. За тэгэд энэ галзуу хөөрхөн анимашныг та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар дэлхийн хаанаас ч холбоо тасрахгүй Lime хамтран ажиллалаа. Тамнэ. Lime Монголд ашиглах дататай болцсон байна. Хүн бүрд 72 ГБ дата үнэгүй бэлгэлж өгнө боддоо галзуу биз. Яг одоо энэ QR-ыг уншуулад аваарай. Дээр нь дугаар хэрэгэлцэхгүй хүн бүр ашиглаж болно гэж бод. Lime. Үнэгүй дата яаж авах юм бэ гэдэг нөхдүүд маань гэж сонсч байна. Энэ QR кодыг утасныгаа камераар уншуулад Lime app татна. Утасны дугаар эсвэл email хаягаараа бүртгүүлчихнэ. Тэгээд нэгдүгээр Lime app-ийн үйлчилгээ хэсгээс дата цэсийг сонгоно. Хоёрдугаарт датаны данс хэсгээс идэвхжүүлэх товчийг дарна. Гуравт дата дансны тухай мэдээлэлтэй танилцаад идэвхжүүлэх товчийг дарна. Дөрөвд eSIM-ний төлбөр болох 2000 төгрөгийг төлнө. Тавд дата туслах нэртэй чат сувгаас данс идэвхжсэн тухай мессеж ирмэгц eSIM суулгах товчийг дараарай. Тэгээд суулгах товчийг дараад зааврын дагуу утсандаа суулгаад болон байна шүү. Та нар маань галзуу анимашн сувгаа сабадараагүй саба адарсан бол лайк адарж дэмжих юм артуу. Ингээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу анимашны тайлбараар эргээд уулзцгаая.